Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн мэцхан сонсогчдоо та бүхэнд 104 дахь подкаст маань хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийнхаа дугаараар Cameron Herring гэх нэртэй залуугийн талаар та бүхэнд ярихаар бэлдсэн байгаа. Магадгүй ихэнх сонсогчид энэ залуугийн царайг харж исэн байх. За нэг хэсэг бол маш их шуугиан дэгдээсэн. Хэрэгт холбогдсныхоо дараа энэ залуу бүр фэн клубтэй шахуу болоод Twitter, TikTok зэрэг платформ дээр бол энэ хүний дэмжсэн, өөгшүүлсэн хүмүүсийн постуудыг хэдэн мянгаар нь устгаж исэн гэсэн мэдээлэл бас байдаг. За хэрэг хэдийгээр шийдэгдсэн ч гэсэн маш олон мессежийг өгөх дугаар болох болов уу гэж бодож байна. За болж өгвөл дэлгэрэнгүй мэдээлэлтэй ярихыг хичээх болно. За ингээд гол яриараа шууд орцгоё. Cameron Herring 1999 оны 9 сарын 9-нд төрсэн ам бүл дөрүүлээ. За үүнээс хойш Cameron гэх нэрээр нь хилээд явъя. Дээрээ нэг ахтай, за ахыг нь болохоор Tristan гэдэг, аавыг нь Chris Herring гэдэг, видео зураглаач, хэвлүүлэгчээр ажилладаг. За харин ээжийг нь болохоор Cheryl Herring гэдэг, даатгалын компанид албан тушаал хашдаг эмэгтэй байсан. За энэ гэр бүл бол чамгүй хөрөнгөтэй. 2018 онд Cameron-ыг ахлах сургуулаа төгсөхт нь эцэг гэх нь бол машин бэлгэлсэн байгаа. За гэхдээ харамсалтай нь бэлгэнд авсан машинаараа хоёрын хоёр хүний амь насанд хүрнэ гэж ер нь бол мэдээж хинж төсөөлөөгүй байх. Cameron-ыг баг байхад нь тэднийх Texas-д амьдардаг байжгаад 2005 оноос хойш гэр бүлээрээ Флоридагийн Тампа руу нүгээд тэндээ амьдарч эхэлсэн. За аав нь бол тэнд ажлаа үргэлжлүүлээд харин ээж нь болохоор даатгалын компаниасаа гараад үндсэндээ бол гэрийн эцэгтэй болж гэртээ суудаг болсон. Учир нь гэх юм бол эдний гэр бүл аль хэдийн өхөн чамгүй хөрөнгө хуримтлуулсан байсан болохоор Тампа хотын West Gardner Court-д тансаг гэж хэлж болохоор байшин худалдаж авсан байна. За тухайн байшин нь бол 5 унтлахын өрөөтэй, 5 ариун цэврийн өрөө бүхий, зай талбай маш ихтэй 1.4 сая доллар төлж тухайн байшингаа өөрсдийн болгож авсан байсан. За аав нь болохоор видео зураглаачийн ажлаа үргэлжлүүлж хийсээр байсан ч голцоо тийм хувийн бизнесүүд рүү чиглэсэн бичлэг дээр төвлөрдөг болсон. Cameron болон ах Tristan хоёр нь Тампа хотын католик ахлах сургуульд ийсээд аль нь бол царай зүс Библиэлд сайтай болохоор өсвөр наснаасаа эхлээд TikTok дээр нэлээд их бичлэг оруулж баг зэрэг алдартай болж ирсэн юм байна. За хүүгүүд бол хөршөөхөө хүмүүстэй, за тэгээд бусад ямар ч ойр тойрныхоо хүмүүстэй сайхан харилцаатай, хичээлдэж гисэн маш тийм сайн суралцдаг байсан юм байна. Тампа хотод очсноос хойш хэд хэдэн найзуудтай болж John гэх хүүтэй нэлээд зузаан найзууд болоод Tristan, Cameron, John 3 удаан хугацааны турш найзалсан гэж бол хэлж болно. За ингэж байжгаад Cameron 18 нас хүрч ахлах сургуулаа төгсөөд тэгээд Hillsborough Community College-д илсээд маркетингийн чиглэлээр сурахаар төлөвлөсөн байсан. За тэгээд ахлах сургуулаа төгссөний баярын бэлэг болгоод Cameron-ы ээж нь түүнд 2018 оны шинэ Mustang GT машиныг бэлгэлсэн юм. Үүнтэй зэрэгцээд нөгөө John гээд найз нь болохоор Nissan Altima гээд загварын машин бэлгэнд авсан юм. За тэгээд дөнгөж насанд хүрээд машин жолоодож эхэлсэн. Тэгээд ч юу нь бол бэлгэнд машин авсан залуучууд мэдээж л машинуудаа гайхуулж хотоор давхих дуртай. Зүгээр нэг давхих биш харин хурд хэтрүүлж давхих нь тэдний хувьд илүү кайфтай байдаг байсан. За Cameron бол хотын замаар хүртэл 110 км/цагаас дээш хурдтай давхих нэг үгээр хэлэх юм бол тиймэрхүү төрлийн муу зуршилтай байсан явдал нь хуулиар зөвшөөрөгдсөн хязгаараас хамаагүй давсан үзүүлэлт байсан. Ямар сандаа бүр Cameron нэг удаа хурд хэтрүүлж яваад торгуулж исэн ч гэсэн за энэ нь бол цаашдаа ахаад хурд хэтрүүлж явахыг нь огт зогсоож чадаагүй. Нэг өдөр тэр бол Interstate 75 хурдны зам дээр 260 км/цагийн хурдтай давхижсэн юм байна. Тэгээд яг тэгж явснаас нь хэдхэн хоногийн дараа маш тийм эмгэнэлт явдал тохиолдсон байгаа. За 2018 оны 5 сарын 23-ны өдөр Cameron, Tristan, John 3 өөрсдийн машинаараа
LA Fitness гэдэг одоо фитнестэй бэлтгэжүүлэх төв рүүгээ явж бэлтгэл хийхээр болсон. За энэ бүх үйл явдлыг дуртахаас өмнө Jessica Rasinger гэдэг эмэгтэй талаар бас ярих хэрэгтэй болно. За энэ эмэгтэй бол 24 настай. Нэг 9 сартай Lilia гэдэг охинтой. Нөхрийг нь болохоор David гэдэг. За тэгээд урд нь бол энэ гэр бүл Ohio'д амьдарч агаад дараа нь Tampa руу одоо гэр бүлээрээ нүүсэн тийм хүмүүс байсан. За Jessica бол тухайн 5 сарын 23-ны өдөр хамаатныдаа очно гэдээ ярьсан төлөвлөсөн байсан. За тэгээ очихоос өмнө охиноо жоохоо одоо гадаа салхилуулъя гэд гарсан байсан. Тухайн үед Дэвид гэдэг нөгөө нөхөр нь болохоор ажил дээр байсан ба. За тэр хоёр бол Bayshore-ийн эргийн дагуух нэлээд тийм өргөн тэгээд явган үний замаар алхаж байсан. За тухайн зам нь болохоор өмнөд Тампагийн нэлээд тийм алдартай гэж хэлж болохоор маш олон хүн зөвлөрдөг газар юм байна. За энэ түүхтэр дурдгдсан хүмүүс яаж нэг цэг дээр одоо огтолцсон талаар одоо та бүхэнд ярьж өгье. Cameron, Tristan, John 3 фитнестэй явчаад тэгээд гэртээ харахаар гарсан. За тэр үед бол Cameron одоо өөрийнхөө машинтай, John ч гэсэн одоо бас өөрийнхөө машинаа унтсан явж байсан. За тэгээ 3 хүн 2 машинтай явж исэн болохоор Bayshore өргөн чөлөөгөөр уралдахаар болсон юм байна. За тухайн зам нь болохоор шулуун ямар нэг саадгүй тийм өргөн зам байсан болохоор хурд хэтрүүлж зугаацаад авъя гэж залуучууд бол бодсон юм. Jessica болохоор охиноо тэрэгтэй түрээд замын нөгөө тал руу гарах гээд явж исэн. За гэхдээ харамсалтай нь 160 км/цагаас дээш хурдтай. За хурдны хязгаараас бол бүр 2.5 дахин илүү давхиж ирж байгаа хоёр машин тэр хоёрыг чиглэж ирж байгаа гэдгийг ерөөсөө мэдэх аргагүй байсан гэж. За тийм хурдтай давхиж исэн Cameron зам гарч байгаа хоёрыг харсан даруйда тоормосоо гიშгсэн ч гэсэн бүх зүйл бол хитрхи оройтсан байсан. За тоормосоо гიშгээд 65 км/цаг болж буурсан ч гэсэн тэр нь бол хангалтгүй байсан. За ингээд охинтойгоо хоёулаа машинд мөргүүлээд Jessica бол харамсалтай нь газар дээр нас барсан. За харин нөгөө Lilia гээд жоохон охин нь тухайн үед бол амьд байсан ч гэсэн биеийн байдал нь маш хүнд байдалтай одоо эмнэлэг рүү хүргэгдсэн юм. Хормын төдийд бол маш аимшигтай үйл явдал болж өнгөрсөнд бүгд цочирдож 911 руу тэд өөрсдөө дуудлага хийсэн. За Cameron бол уйлж шууд л ээж рүүгээ залгаж юу болсныг тайлбарлаж хэлснээр тэр дараа одоо гэрээсээ ээж нь бол гарч хослын газар явж очисон юм байна. Гурлаа бол мэдээж цочирдсан байдалтай байсан ч гэсэн машин жолоодож явсан Cameron яг цагдаа нарыг очиж байцаалт авах үеэр нөгөө хоёрыгаа бодох юм бол маш тийм тайван харагдчихсэн байдал нь хожим одоо олонний дургуутслыг бас хөргсөн тийм үйл явдал болсон. Түргэн тусламжийнхан одоо их охин хоёрыг Тампагийн ерөнхий эмнэлэг рүү аваачаад Jessica-г аль хэдийн амьсгал хураасан гэдгийг албан ёсоор бол мэдгдсэн. За Lilia охиныг эрчим тэмчилгээний тасагт оруулаад түүний аав David за энэ бүхнийг сонссон даруйдаа бол мэдээж эмнэлэг дээр очиж охин нь одоо амьд үлдэнэ гэж найдаж исэн ч гэсэн харамсалтай нь маргааш нь одоо Lilia охин амьсгал хураасан юм байна. За ослын газар бол хөвгүүдийн эцэг эхчүүд явж очиход John одоо уйлсан байдалтай бүх болсон зүйлийг тэдэнд ярьж эхэлсэн. За хөвгүүд бол ямар нэг байдлаар хэрэгээс одоо цогтох ч юм уу эсвэл одоо худлаа мэдээлэл өгье гэсэн бодолтой байгаагүй. Тэгээд ч яг цагдаа нар ослын газарт очиж бүх болсон зүйлийн талаар одоо авах ёстой арга хэмжээнүүдээ бүгдийг нь авч дуусаад тэр гурыг баривчилж шууд хорих руу одоо авч явсан маа. Зүгээр л фитнесээ тараа явж исэн залуучууд гинэт одоо ийм байдалтай нүүр тулах амаргүй байсан нь бол мэдээж бусад хоригдлууд бүгд тийм улбар шарангийн өсгөлтэй байсан бол Cameron ганцаархнаа одоо өөрийгөө гэмтээхээс сэргийлсэн нэг тийм тусгай хантааз гэж байдаг. Тийм хантааз бол түнд өмсүүлсэн. За тэгээд шүүх хуралд орох хүртэл $200,000 бонд одоо тогтооцсон байсан маа. За тэгээд тухайн бондын хэмжээг бол Cameron-ы өмгөөлөгч нь бууруулад $50,000 болох хүсэлт гаргасан юм байна. Түүний өмгөөлөгч нь бол хэлэхдээ Cameron бол том алдаа хийсэн сайн залуу гэж өмгөөлж, за эцэст нь бол тэдний хүсэлтийг нь хүлээж аваад батлан даалтынх нь мөнгийг бууруулж $50,000 болгосон юм. За тэгээ бас болоогүй. Хурд хэтрүүлж явж агаад одоо хүн мөргөж амь насанд нь хүрсэн мөртлөө дахин одоо машин жолоодох зөвшөөрөл бас хүссэн байсан. Мэдээж эрхээ хасуулсан. Тэгээд ч одоо осол хийж хүний аминд хүрсэн хүнд жолоодох зөвшөөрөл ерөөсөө олгоогүй. За өөрөө энийг Cameron тайлбарлахдаа бол яг нөгөө ахлах сургуулаа төгссөн тэгээд их сургуульд орсон коллежид орсон байсан болохоор сургууль руугаа бас явах шаардлагатай болсон учраас одоо машин эрэхтэй байна гэсэн тийм зүйл шалтгаан бичсэн байсан. Тэрийг нь угаасаа хүлээн зөвшөөрөөгүй.
За батлан даалтынх нь мөнгийг эцэг гэхэн төлөөд GPS төхөөрөмж зүүгээд гадаад паспортаа хураалгаад улсаас оргон цухтаахыг хориглох, за мөн хохирогчийн гэр бүлтэй ямар ч байдлаар холбоо тогтоохыг хатуу хориглосон тийм заалттайгаар шүүх хурал болох хүртэл сул чөлөөтэй болж суллагдаж Камерон гарсан баг. За ингээд Камероныг баривчилж ер нь бол буруутай гэж шийтгүүлсэн цагаас хойш тэр бол цахим орчинд за ялангуяа ингээд TikTok дээр маш олон дагагчтай болсон. Өөрийнх нь бүх бичлэгүүд устгагдсан байсан ч гэсэн яг хувийнх нь аккаунт нь болохоор бүр 2 сая гаруй дагагчтай болоод ихэнх хүмүүс нь бол эмэгтэйчүүд байсан. За тэгээд Камероны нүд эрүүний хэлбэр зэргийг нь хүмүүс бүр магтаж, ял эдэлж, шоронд суухад дэндүү царайлаг гэсэн сэтгэл бол маш их газар авч эхэлсэн. За цаашлаад бүр ихэнх нь бол шүүх хурлын явцыг ажиглаж, шин мэдээлэл болгоныг шүүмжилж, дүгнэлт хийж исэн. За хохирогч болсон Джессикагийн нөхрийг нь зүгээр л уур бухимдалтай автаад өшөө авахаар улаарч байгаа хүмүүс гэж харж үнэхээр санаандгүй осол байсны төлөө залуу хүүг золиослж гин гэсэн маягаар үзэл бодлоо хүмүүс илэрхийлжсэн юм. Иймэрхүү зүйлүүд бол бас арай л шугамаас давсан өрөөсгөл хөнгөн бодолтой юм шиг санагдсан. За тэгээд хэрэгт орооцолцсон 3 залуугийн шүүх хурал хэлэхээр болсон байгаа. За Дэвид бол анхнаасаа л тухайн 3-ыг хуулийн дагуу хатуу ял шийтгэл оноолгохоор ер нь бол шийдсэн байсан. Болж өгөх юм бол бүхэл шүүх хурал өөрийн биеэр оролцож хөгөөдөд байж болох хамгийн хатуу ял шийтгэл оногдуулахыг хичээж исэн байгаа. За шүүгч бол Камероны хэд хэдэн удаа хурд хэтрүүлжсэн түүхийг дурдсан боловч Камероны өмгөөлөгч нь хэлэхдээ энэ хэрэгт арх хар тамхи огт хамаагүй хэрэг болсны дараа ослын газарт машинаа шууд тэд зогсоосон гэж өмгөөлж исэн ба. За ер нь бол хөвгүүд тусдаа шүүх хурлаар ороод өөр арга барилаар хэргийг шийдвэрлэхээр болсон юм билээ. За Тристэн болохоор жолоо барьж яваагүй учраас ямар нэг ял шийтгэл хүлээлгүй мултрна гэсэн бодолтой байсан. За Джон болохоор хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрөөд тохиролцоонд хүрэхийг хүссэн. За харин Камерон хууль ёсны шүүх хуралдаанд оролцож ял шийтгэл нь аль болохоор хөнгөн байхын төлөө зогсохоор болсон юм байна. За Джон бол хүссэн үр дүндээ бараг хүрч чадсан гэж үздэг. Яасан гэхээр өөрийн хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрөөд тэгээд 6 жилийн хоригдох ял тэгээд суллагдсныхаа дараа болохоор 15 жилийн тэнсэн харгалзах ял гэсэн тийм нөхцөлтэйгээр шүүхийн шийдвэр бол гарсан юм байна. За тэрэн дээр нь нэмээд 200 цагийн олон нийтийн ажил тэрнээс нь болохоор 100 цагийг нь залуучуудад зориулж болгоомжгүйгээр машин жолоодохын аюултай талыг хүндсэн тийм лекц хүргэх ажил болгож өөрчилсөн юм. За Тристэн бас л өөрийн хүссэн үр дүндээ хүрч чадсан. Анхандаа бол түүнд 1 жилийн хорих ял төлөвлөж исэн ч гэсэн тэрийг нь бол хэрэгсэхгүй болгосон. Учир нь гэх юм бол Тристэн зорчигч байсан болохоор ерөөсө 2 машин аль алийг нь жолоодоогүй явж исэн болохоор 2021 оны 5 сард түүнд холбогдуулсан бүх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. За энэ талаар бол хохирогч Джессикагийн аав нь хүртэл ярихдаа Джон доноосон шийдвэр зохистой байсан гэж үзэж байна. Харин Камероны шүүх хурлын хувьд ярих шийдэх зүйл маш их байгаа гэж хэлсэн ба. Мэдээж хохирогчдыг мөргөсөн машиныг Камерон жолоодж явсан учраас шүүх хурал нь дуулаантай байхаас гарцаагүй гэж үзсэн байна. За 2021 онд Камероны анхны шүүх хурал Zoom-ээр явагдсан юм байна. Шүүгч нь Christopher Nash гэдэг хүн байсан. Тухайн үед нөгөө ковид болоод дэлхийд даяар локдаун болсон байсан болохоор Zoom-ээр шүүх хурал нь явагдсан. За ер нь бол хэрэг нь 2018 онд болсон мөртлөө шүүх хурал нь 2021 онд болсон. Ингээ 3 жилийн хугацаанд бол нэлээд олон хүчин зүйлээс болж байнга шахуу ингээ шүүх хурал нь хойшлогдчихсэн юм билээ. За шүүх хурал эхлэх үеэс л Камерон ер нь бол хийсэн хэрэгтээ өөрийгөө буруутгасан, за хийсэн хэрэгтээ харамсаж байгаа тийм өнгө аястай байсан. Ослын үеэр бол түүнийг ямар нэг бодисын нөлөөнд орсон байсан эсхийг нь шүүгч түүнээс асуусан чинь өмгөөлөгч нь болохоор энэ хэрэгт арх огт хамаарлахгүй гэж онцлоод харин Камерон өөрөө хэлэхдээ тайвшруулах юм уудаг байсан, нойронд сайн нөлөөтэй юм хэрэгэлдэг байсан гэж мэдэгдсэн юм. За Камероны гэр бүлийнхэн болон хохирогчдын гэр бүлийн аль нь мэдээж өөр үр дүн хүлээсэн тийм байдалтай байсан. За ер нь бол анх шүүх хурал эхэлж байх үед энэ хэрэг дээр хуулийн дагуу бол Камерон 30 хүртэлх жилийн ял сонсох магадaltaй гэдгийг нь анхнаасаа шүүгч нь сануулж хэлсэн байсан.
За тэр үед ч гэсэн Cameron өөрийгөө одоо буруутгасан хിവэрэ байсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл тэд бол 2021 оны сүүл хүртэл одоо хүлээх шаардлагатай болоод за хамгийн эцсийн шатны шүүх хурал бол нийт 9 цаг үргэлжлээд олон ч хүн мэдүүлэг шүүхийн танхимд өгсөн байгаа. Тухайн хүмүүс нь болохоор одоо Cameron-ы ээж нь, нагц эгч нь, за хуучин багш нь тэгээ мэдээж одоо хэрэгт хохирогчдын одоо гэр бүлийнхэн багтжсэн. Cameron-ы нагц эгчийн өгсөн мэдүүлэг олон хүний уур бухимдлыг төрүүлсэн. 2 хүний амь нас хохирчод хахад хэргийг хөнгөн юм шиг авч үзснээс гадна хөвгүүд хит их хөөрлөөр үйлдэл хийдэг. Cameron үнэхээр сайн хүү. Тэр маш их гимшиж байгаа. Шоронд байх үеэрээ ч гэсэн их турсан гэсэн тийм зүйлийг ингээ яриа зогсчихсан. За Cameron-ы ээжийн мэдүүлэг дээр болохоор янз бүрийн төлбөр төлөх шаардлагатай болоод байраа хүртэл хямд үнээр зараад илүү жижигхэн байрлал нүүхээс өөр аргагүй болсон гэж гомдлож ярьж исэн. 2 хүн ер нь бол одоо 9 минут амьд минут байж агаад тэгээд авс руу орох болцсон байхад энэ хүний тийм одоо жижиг байрлал орох ер нь одоо хинд ч хамаагүй бид нар өөрсдийн байшингаасаа бүр 3 дахин бага байрлал орсон энэ гэсэн балаа юм бас яриа зогсчихсан. Бас л одоо хүмүүсийн яриаг нь бол жигшиж хүлээж авч ирсэн. Тэд нар бол одоо даатгалд хамрагдсан байсан ч гэсэн гэрээнийхэн заалтан дээр ингээд хурд хэтрүүлж хоорондоо уралдах гэсэн тийм зүйл тусгагдсан байсан болохоор нөхөн одоо олгоор авах ирэхгүй болоод бүх зардлыг тухайн одоо Harry-ны гэр бүл өөрсдийн чадлын хэрээрээ төлөхөөс өөр арга одоо байгаагүй юм байна. За тэгээд Cameron-ы ээж нь хэлэхдээ осол болсны дараа миний хүү над руу залгаж би хүн алчглаа гэж уйлж исэн. Тухайн газар нь явж очиход Cameron шоконд орсон байдалтай өвдөг сүгдүүд газар гараараа туулж уйлж ийснийг нь харсан гэж ярьсан боловч яг одоо ослын дараах зураг бичлэг дээр Cameron бол маш тийм тайван хайнг байдалтай харагдчихсэн гэж олон ч хүн дараа нь бол бичсэн байсан. За эцэст нь бол Cameron өөрөө үг хэлэх одоо цаг нь ирсэн байгаа. За гэхдээ өөрөө шууд яриаггүй өмгөөлөгчөөрөө дамжуулж өөрийн бичвэрээ бол уншуулсан. За тэрийг нь та бүхэнд одоо уншаад өгье. 2 сайхан гишүүнээ алдсан ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Надад төрж буй гэмшил гуниг харамслыг үгээр илэрхийлэх аргагүй. Гэхдээ та бүхний мэдэрч байгаа өвдөлтийг би төсөөлж чадахгүй. Цаг хугацааг ухраах боломжгүй гэдгийг би мэдж байгаа ч энэ бүхнийг засахын тулд би юу ч хийхэд бэлэн байна. Өөрийн хийсэн зүйл учруулсан хор хөнөөлтөө маш их харамсаж байна. Тэднийг одоо бурхан тэрвэрч байгаа гэдэгт би эргэлзэхгүй. Тэд тайван оршиж байгаа гэдэгт итгэдэг. Би найз нөхөд гэр бүлийнхнээсээ уучлал хүсэж байна. Тэдний дэмжлэгийг би хизээч бүрэн хариулах боломжгүй гэж бодож байна. Хохирогчд болон тэдний ар гэрээхний төлөө байнга залбирдаг. Учир нь та бүхний амсаж байгаа шанал хэмжээлшгүй гэж бичсэн байсан. За ингээд дараа нь бол хохирогчийн гэр бүл үг хэлэх цаг нь болоод шүүх хурал бол илүү тийм сэтгэл хөдлөлөөр дүүрэн болж хувирсан. Тэд ихлээд 30 гаруй минутын урттай видео үзүүлээд за тухайн видео нь болохоор хохирогчдын зургнууд за тэгээд тэдний гэр бүлийнхэн осол болсноос хойш яаж одоо сэтгэл санаагаараа хүнд цохилтонд орсон тухай ярилцлагуудаас бүрдсэн тийм дүрс бичлэг байсан. Зарим хүмүүс нь бүр Австралиас ирж эмгэнэл илэрхийлж оршуулганд нь оролцсон байсан. Хэдийгээр хоёр тал өөр бодолтой шүүх хуралд оролцож исэн ч гэсэн нэг л зүйл нь бол хоорондоо адилхан байсан. За тэр нь юу гэхээр тэдний амьдрал үрд өөрчлөгдсөн явдал байсан. За эцэст нь бол мөрдөгч нотлох баримтуудыг танилцуулах үе ирсэн байгаа. За энэхүү хэсгийн зарим мэдээллийг бол нийтэд ил болгохоос тэр чигт нь одоо хасагдсан ч гэсэн ойролцоох газруудад нь байрлуулсан хяналтын камерын чанар муутай бичлэг дээр хөвгүүд бол одоо хурд хэтрүүлж уралдаж байгааг харуулсан тийм хэсэг байдаг. За мөн мөрдөгч хөвгүүдийн хоорондоо одоо уралдахаас өмнө бичлэлсэн тийм ойлгоход хүндрэлтэй мессежүүдийг ч гэсэн харуулсан. За түнчлэн одоо машины хар харсагнаас авсан мэдээллийг танилцуулсан чинь ер нь бол Cameron байнга хурд хэтрүүлдэг байсан гэдэг нь ил болсон байгаа. За ингээд эцэст нь бол шүүгч үгээ хэлж Cameron-ы одоо ялыг нь олон нийтэд зарлахаар болсон. Jessica-гийн амийг хөнөөсөн хэрэг дээр нь бол 9 жилийн хорих ял. За харин Lily-гийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр нь 15 жилийн хорих ял гээд за энэ явдлуудыг нь Флорида мужийн хорих ангид дарааллуулан идлүүлэх шийдвэр гаргаж ийн гэдгээ ерөнхий шүүгч мэдэгдсэн юм. За ингээд Cameron Harry гэх залуу бол нийт 24 жилийн ял сонсоод яг ялын тогтоолоо сонсож явах үеийн шоконд орж одоо нүдээ томруулж байгаа хэсэг бас л сошиал орчинд маш их тарсан. Cameron-ыг дэмжигч эмэгтэйчүүд түүнд
оноосон ял нь хэтэрхий хүнд байна гэж эсэргүүцэж Instagram, TikTok, YouTube зэрэг платформоор тасралтгүй бүр бичлэгүүд цацагдчихсан. Шүүгч Cameron-ыг өөрийн хийсэн үйлдэлтэй бүрэн хариуцлага үүрэх ёстой. Тэгээд ч хохирогчдын арга гэрээхэнд шударга ёс хүргэхийг зорьсон гэж мэдэгдээд түүний өмгөөлөгчдөд давж заалдах хугацаа ч гэсэн олгосон байсан. За удалгүй бол тэд давж заалцсан ч гэсэн 24 жилийн хорих ялыг хിവэр нүүлдэх шийдвэр гарсан. За ингээд Cameron болон түүний өмгөөлөгч ямар ч гарцгүй болж бүх зүйл эцэслэн шийдвэрлэгдсэн юм байна. За хожим нь бол Cameron-ыг Флорида мужийн Jackson тойргийн Graceville дэх хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шилжүүлсэн байсан. За суллагдах үедээ Cameron бол 40 гаруй настай болсон байх юм байна. Cameron-ыг онлайнаар дэмжигчид ялын тогтоол гарсны дараа эрчимтэй нэмэгдэж олон хүн бол цахим орчинд түүний ялыг багасгах эсвэл бүр суллуулахын төлөө төрөл бүрийн аян өрнүүлж исэн ч гэсэн өнөөдрийн хүртэл нэг ч амжилт олоогүй байгаа. За шүүгч бол урд нь ялыг бууруулах хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж ирээдүйд ч гэсэн энэ шийдвэрийг дахиж эргэж харах үндэслэл байхгүй гэж үзэж байгаагаа мэдгдсэн юм. Cameron-ы талаар цахим орчинд ялангуяа эмэгтэйчүүдийн дунд бий болсон хит тийм донтох байдал нь сэтгэл зүйн нэг үзэгдэл гэж бол тодорхойлогддог юм байна. За тэрийг нь болохоор hybristophilia гэж нэрлэдэг. За энэ нь болохоор гэмт хэрэгтэн хүнийг сонирхож дурлах тийм үзэгдэл юм байна. За ихэвчлэн тийм үйлцэн хэрэг нь маш тийм хэрцгий байсан ч гэсэн гэмт хэрэгт нь царайлаг эрхтэй байх юм бол энэ үзэгдэл илэрдэг гэсэн байна. За жишээ нь бол Richard Ramirez гэдэг нөгөө Night Stalker гэсэн хочтой тийм цувралалуурчин байсан. За түүнээс гадна Ted Bundy гэдэг бас хүн болгоны мэддэг цувралалуурчин бас байсан. Тэдний тохиолдол дээр саяын дурддагдсан энэ hybristophilia гэх үзэгдэл бол маш их газар авсан байдаг. Justice for Cameron гэсэн хаштагтай бичвэрүүд цахим орчинд бүх төрлийн сошиал платформ дээр яг л борооны дараах мөг шиг тархаж шүүх хүрлийн үеийг харуулсан бичлэг дээр нь тийм цаагуур нь гунигтай ая дэвсээд тэгээд зүрх болон уйлж байгаа эможи тавьж маш олон хүмүүс цацжээсэн. За TikTok болон Twitter дээр Cameron ямар ч буруугүй гэдгийг олон нийтэд түгээх зорилготой профайл хаягууд их байдаг байсан. За тэгснэ тухайн хаягууд дээр нь болохоор хохирогчдыг мөргсөн хүн нь Cameron биш харин John байсан. Яагаад гэх юм бол Cameron-ы машин нь хоёр хүн мөргсөн гэсэн ямар ч эвдрэл гэмтэл байгаагүй гэх мэтээр битсэн байдаг. За түүгээрч зогсохгүй нөгөө хажууд нь бас өөр машин жолоодод явж исэн John гэх найзыг нь буруутгасан хүмүүс ч гэсэн маш их байсан. Тэрэн дээр болохоор John хамгийн сайн найздаа бурууга тогсон новш цагдаа нар нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. Тэгээд ч ойролцоох хяналтын камерт юу ч бичигдээгүй байсан нь сэжигтэй гэж бичсэн байсан. За хамгийн харамсалтай бас төвчээр борсон зүйл нь юу байсан гэхээр зарим хүмүүс Дэвид болон Джессика нарыг энэ хэрэгт буруутгадаг. Джессикаг болохоор бага насны хүүхдээ тэрэгтэн түрээд явж иж гарцаар гараагүй гэж буруутгаж исэн ч гэсэн за хуулиараа бол Джессика давуу эрхтэй байсан гэдэг нь тогтоогдсон. Тэрнээс гадна л хохирогчийн гэр бүлийнхнийх нь Facebook аккаунтуудыг нь хайж олгоод ямар нэг муу зүйл олж нэр хүндийг нь гутаахаар оролцсон байсан. Жишээ нь гэх юм бол нэг холын хамаатныхын зураг дээр согтуу байсан гэд тийм комент бичснийг нь олж харангуйтаа эднийх гэр бүлээрээ архичин хүмүүс гэх мэт гүтгжсэн. Хамгийн сүүлд бол Дэвид охиныхоо амьсгалын аппаратыг нь салгасан явдал түүнийг өөрийг нь буруутгаж Twitter дээр өөрийгөө мэдрэлийн эмч гэж нэрлсэн хүмүүсийн хэлж байгаагаар бол Lily амьд үлдэж болох байсан. Гэхдээ төрсөн аав нь Cameron-ыг унгаахын тулд охиныхоо амьсгалын аппаратыг нь салгаж төрөөс мөнгө авч байгаа гэж хүтгсэн удаатай. Шүүх хурлын үеэр Дэвид өөрийгөө 3 шөнө нойргүй явсан талаараа ярьсан чинь охиныхоо хажууд эмнэлгийн орон дээр хөвтөж байгаа зургийг нь тавьчаад тэгээд унтаагүй гэдээсэн чинь унтчих штэ гэх мэт маш тийм жижигхэн үйл явдлын хүртэл хэд томоор дэврэгэж хохирогчийг буруутгах асуудал хэрээс хэтэрч хий хоосон таамгаар дүгнэлт гаргаж зах замбраагаа алдчихсан баг. Ингээд энэ бүх зүйл нь бол Cameron-д хит авцсан хүмүүсийн эсвэл түүнийг цагаатахын төлөө мөнгөөр троллдж байгаа хүмүүсийн эрүүл бус гажуудсан үйлдэлүүд байсан. За хэдийгээр 2021 онд шүүхийн шийдвэр гараад тэгээд тэр цагаас хойш бараг 4 жил өнгөрсөн ч гэсэн одоо хүртэл ингээд сошиал орчинд бол пост бичвэрүүд тасраагүй хിവэрэ байдаг. Үнэн хэрэгтээ бол ингээд Tampa Bay Times сэтгүүлийн мэдээлснээр Cameron-д ял оноосон шүүх за мөн Флорида мужийн хорхийн албар руу дэмжигчдээс нь олон удаагийн сүрдүүлгүүд ирсэн талаар дурдсан байсан.
За тэгээд одоо хүртэл change.org гэдэг вебсайт дээр Cameron-ы ялыг багасгах эсвэл одоо суллахыг уриалсан, цагаатгахыг одоо уриалсан хэд хэдэн өргөдөл гарсан хിവэрэ байт юм билээ. Тэрнээс нь дурдах юм бол Cameron бол ухаалаг, насанд хүрсэн хүн бөгөөд түүнд ингэж шудраг бус хандах ёсгүй. Та түүний амьдралыг өөрчлөхөд тусалж чадна. Cameron-д таны тусламж хэрэгтэй байна. Тиймээс энэ өргөдөлт гарын үсэг зураарай. Та өөрөө ч мэдлгүйгээр нэг хүний амьдралд асар их нөлөө үзүүлж чадна. Таны үйлдэл амь аврах болно гэж бичсэн байдаг. Тэгээ энэ дундаас бас нэг агууштай зүйл нь юу байсан гэхээр Cameron-ы ээж нь одоо тухайн хит донтсон дэмжигчдийн талаар өөрөө ч одоо шүүмжлэлтэй хандаж хүүд маань хитрхи эрүүл бус байдлаар автаж энэ бүх зүйл биднийг тухгүй байдалд бас оруулж гинэ гэж хүртэл хэлсэн байсан. За одоогийн байдлаар бол Twitter нь Cameron-ы хит шүтэн бишрэгчдийн 900 орчим хаягийг төр хугацаагаар болон заримыг нь бол бүр мөсөн блоклсан байгаа юм байна. Яагаад гэхээр тэд бол олон нийтийн сүлжээний дүрм журмыг зөрчсөн нь батлагдсан гэж үзсэн. За мөн түүнтэй холбоотой нийт 100,000 орчим жиргэнээс 90,000 орчим нь бол устгагдсан. За мөн л одоо дүрм зөрчсөн шалтгаантай. За ихэнх Cameron-ыг дэмжигчид нь цагдаа нар бол түүнийг зориуд онилсан гэж итгэдэг ч гэсэн яг яагаад гэдгийг нь тодорхой өөртөө тайлбарлаж юусэн хэлдэггүй. Ингээд эцсийн дүндээ олвол чинээлэг, цагаан арьстай царайлаг залуу цагдаа нарын зориуд онилсан хүн биш, харин санаандгүй байдлаар ингээд хоёр хүний амьд хүрсэн гэмт хэрэгтэн гэж эрүүлэр хүн болгонд өгнөх хэрэгтэй. Cameron бол 24 жилийн ял авлаа гэд хохирогчд буцаад босоод ирэхгүй ч гэсэн цаашдаа гарах магадлалтай тийм ослын гэмт хэрэг дээр маш том дохой болж өгсөн гэдэгт бол итгэлтэй байна. За энэ хэрэг дээр нэг зүйл жоохон харамсалтай санагдсан нь юу байсан гэхээр хохирогчдын талаарх мэдээлэл онлайн орчинд тийм ч их байгаагүй. За магадгүй Cameron-ыг дэмжигчид маш их байсан болохоор одоо ар гэрийнхэн нь тэдний мэдээллийг дэлгэхээс татгалцсан баг. За эсвэл бүх хүн Cameron руу анхаарлаа хит их хандуулснаас болоод магадгүй тэдний талаарх яриа хөндөгдөөгүй өнгөрсөн байх юм бол нэг бодлын бас шудраг бос санагдсан. За ингээд энэ удаагийн дугаарынхаа өндөрлөх боллоо. Та бүхэн дугаарын талаарх сэтгэлдээ комент хэсэгт бичиж бусадтайгаа хуваалцаарай. Лайк тавчийг 50 байхгүй улаастал нь дараад сувгаад дэмжээрэй. Хэдүүлээ мягмар гарагт орох дугаараар эргээд уулзъя. Амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Эргээд уулзлаа. Түр баяртай сонсогчдоо.